За эрүүл мэндийн сайд бол 7 сарын 5-ны өдөр буюу өчигдөр бол хэд шуурхаа хуралдуулаад за ер нь одоо гүйцэтгэлээр санхүүжиж байгаа даатгалаас гүйцэтгэлээ санхүүжиж байгаа энэ үйл ажиллагаа хэрэгжиж байгаатай холбоотой гүйцэтгэлээ бас өндөр хувиар одоо нэмэгдүүлэх. За тэгээд эмч ажилчдын цалин хөлс урамшууллыг шатараатай нэмэгдүүлэх юм үүрэг чиглэл бол өгсөн байж байгаа. Тэгэхээр улсын 3 дахь төв эмнэлгийн хувьд бол өнөөдөр бол ковидын одоо 100 ор ажиллаж байна. Энийн одоо 20 нь бол эрчим тэмчилгээний ор. Тэгэхээр бид бол одоо ковидын яг улаан бүсд ажиллаж байгаа эмч ажилчдынхаа илүү цагийг бол 3 дахин эрүүл мэндийн тухай хуулийн 31(2)-ыг одоо үндэслээд 3 дахин олгож байна 7 сарын 1-ээс. За мөн 4-5 дугаар сард улаан бүсд ажилласан эмч ажилчдынхаа одоо улаан бүсд ажилласан эмч ажилчдын илүү цагийг бол одоо бас дутууг нөхөж одоо 2 дахин бодож ясныг одоо 3-аар одоо бодож нөхөж олгоно. Дээрэс нь бол одоо бид бас одоо сангийн сайд эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал 6 сарын 28-ны одоо тушаал байж байгаа. За энэ тушаалаар бол ковидын тусламжийн үйлчилгээний одоо өртгийн жин нэмэгдсэн байгаа. Хөнгөн одоо хүндэвтэр хүнд маш хүнд гэсэн одоо энэ зэрэглэлээр бол санхүүжилтүүд бол нэмэгдсэн байж байгаа. Тэгэхээр яг энэтэй холбоотой бол одоо улаан бүсд ажиллаж байгаа эмч ажилчдын цалинг 50%-аар одоо нэмэх шийдвэр гарсан. Тэгэхээр 7 сарын 1-ээс эхлээд улаан бүсд ажиллаж байгаа эмч ажилчдын цалин ковидын одоо тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч ажилчдын цалин бол 50%-аар нэмэгдэнэ. Тэгэхээр бол яг ковидын яг одоо голомцод ажиллаж байгаа одоо эмч ажилчдын цалин хөлсийг ингээ харахад бол суур одоо цалин 50%-аар нэмэгдэнэ. За улаан бүсд илүү цаг нь 3 дахинаар бодогдож олгоно. Тэгээ мөн улирал тутам олгодог үр дүнгийн урамшууллын одоо хамгийн дээд одоо хэмжээгээр нь одоо бүрэн одоо олгох энэ үйл ажиллагаанууд бол эхэлцээ явж байна. За 3 дугаар эмнэлгийн хувьд бол одоо яг энэ өнөөдрийн одоо энэ хагасчлалын нөхцөл байдал 21 оны одоо гүйцэтгэлийнхаа нөхцөл байдал дээр тооцоолол хийгээд за мөн цаашид одоо бас үлдэж байгаа энэ одоо оны хагасчлалын хугацаанд үзүүлэх тусламж үйлчилгээний гүйцэтгэлээ урьдчилан тооцоод за ер нь бол одоо 10-аас 20% дотор эмч ажилтнуудын цалин нэмэгдүүлэх одоо боломжийн тооцооллоо хийгээд ингээд дуусчээд тэгээд энэ одоо өнөөдөртөө багтаад бол шийдвэр гаргаад бас одоо эмч ажилтнуудын цалин урамшуул нэмэгдлийг одоо нэмэхэд бол дээдл нь 20 орчим хувийн одоо бас санхүүжилт одоо гаргахаар ингээд чармааж ажиллаж байна. Нөгөө талаараа одоо ковидын цар тахлын дэгдэлтийн одоо үед бол үндсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэл бол бас одоо бүрэн хангагдахгүй байгаа. Тухайлбал одоо эмнэлэг бол 60-аас 70% одоо гүйцэтгэлтэйгээр ажиллаж байна. Ковидын тасгууд бол ерөөхдөө дүүрэн орд үргэлт бол өндөртэй байж байгаа. Тэгэхээр бол ер нь бол одоо бас одоо энэ өнгөрсөн ингээ цаг хугацааг харж байхад бол харьцангуй одоо ачаалал үндсэн тусламж үйлчилгээний ачаалал бол харьцангуй бас бага ажилласан юм одоо тийм статистик мэдээ хагасчлалаар бол гарч байгаа. Ер нь бол одоо цалин нэмэх нь бол одоо эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин нэмэх бол зүй ёсны одоо асуудал. Ер нь аливаа одоо олон нийтийг хамарсан цар тахал ийм голомт талбарт ийм өвчнүүдийн үед бол эрүүл мэндийн салбар бол нэгдүгээр игнэнд ажиллагдан хамгийн одоо эрүүл мэндтэй амнасаа одоо тийм үү ер нь бол ингэж өндөр одоо хариуцлага хүлээж бол ажилтдаг юм онцлогтой салбар байж байгаа. Бусад одоо энэ нийгмийн салбаруудаас бол эрүүл мэндийн салбар хамгийн их өндөр ачааллыг бол хариуцлагыг хүлээж идэг. Тэгэхээр бол одоо зайлшгүй бол одоо цалин нэмэх бол зайлшгүй шаардлагатай байгаа. Өнөөдөр бол одоо эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин бол Монгол улсын одоо нийт одоо энэ одоо төрийн одоо албан агчдын дундад цалингийн бол ер нь бага одоо хамгийн бага одоо төвшөнд бол явж байгаа. Нөгөө талаараа одоо яг энэ цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулаад өнөөдөр бол ковидын одоо тархалт бол маш их нэмэгдэж байна За одоо тэгээ удахгүй одоо энэ Д мутацийн Д вирусын одоо мутацлагдсан вирусын тархалт одоо бас одоо цаг хугацааны хувьд бол бас цаашдаа тархах эрсдэл өндөр байгаа. За энэ одоо онцлогуудыг ингээ харгалзаад бас ер нь шат дараатаа нэмэх за
За ийм одоо үйл ажиллагаа нэг тооцооллоо айгүй нарийн сайн гаргаж шатараатаа одоо энэ цар тахлын үед бол аль талаасаа хилэлцэж хамтарч те ямар байдлаар дэмжиж одоо ажилчдын цалин нийгмийн хамгааллыг сайжруулах уу гэдэг дээр бол тал талаасаа бас одоо яг бодлогын түвшний одоо хамтарсан шийдвэр гаргах нь бол зайлшгүй шаардлагатай. За эрүүл мэндийн сайдын хувьд бол бүх талаараа одоо мэдээж өөрөө ч салбарт бол олон жил ажилласан хүн те салбарын одоо хүний хувьд бол мэдээж бүгдийнх нь цалинг нэмхийг л хүсэж байгаа. Тэр хүний хувьд бол тэр ойлгомжтой асуудал. Хинч байсан одоо тий салбарынхаа ажилчдын энэ одоо хүнд хэцүү цаг үед одоо тий бүх ачааг одоо нуруундаа одоо эрүүл мэндийн одоо эрсдэл тий энэ тусламж үйлчилгээний гол ачааллыг хүлээж байгаа учраас бүгднгийнх нь цалийг нэмье гэсэн юм хинт ч байгаа энэ одоо тий хүсэл эрмэлзэл. Тэгээ сүүлийн одоо энэ одоо 2 сайдын тушаал гарлаа тий. За бас одоо нийт одоо ажилтнуудад одоо урамшуул нэг удаагийн бас те сая төгрөг одоо 500 мянга 2 сая төгрөг голомтод ажилласан бол 2 сая төгрөг за нийт эмнэлгийн одоо ажилтнуудад сая төгрөг за мөн эрдэнэ тэмчнэрт ингээд 500 мянга гэдэг ингээд те нэг удаагийн юм бололт гээд ийм шийдвэрийг бол гаргуулж чадсан байж байгаа тийм үү. Тэгэхээр энэ бол одоо бас энэ хэцүү цаг үед те цар тахлын энэ хүнд үед улс орны хүнд нөхцөл байдал эдийн засаг ийм одоо хүнд хэцүү байгаа үед бол одоо багталтгүй үнэхээр одоо маш хүчин чармаалтаар л энэ одоо тий бас нэг удаагийн дэмжлэг туслалт за тий энэ одоо тэтгэмжийг бас олгож байгаа л гэж бодож байгаа шүү дээ. Улсын хурлын хэмжээний хувьд одоо гүйцэтгэлийн санхүүжилтийг хэрхэн зохицуулах вэ? За манайх бол одоо эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх тий эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах одоо туршилтын 3 эмнэлгийн нэг байгаа. Тэгэхээр Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжиж байна. За хэрвээ ковид байхгүй байсан бол бид бол урьдчилан тооцоолсон эдийн засгийн тооцоолол үндслэлээр бол ажилчдынхаа цалинг бол өнөөдөр бол одоо нэг дахин нэмсэн байх ёстой тооцооллоор нэг дахин тэгээд одоо ойрын 3 жил дотор бол 2 дахин нэмнэ гэсэн ийм одоо тооцоололтой байсан. Тэгэхээр бол цалин одоо нэг дахин 2 дахин нэмнэ гэдэг бол маш одоо тооцоолол нарийн төлөвлөлтүүд бол шаардлага болж идэг. Тэгэхээр одоо эрүүл мэндийн даатгалаас гүйцэтгэлээр санхүүжиж байгаа энэ үед бол ихэд ковид таарад одоо эмнэлгүүдийн гүйцэтгэл бол хангалтгүй байгаа. Цар тахлын нөхцөл байдалтай халдварын энэ эрсдэл дэгдэлттэй холбоотойгоор одоо санхүүжилтүүд бас гүйцэтгэл яг одоо төлөвлөсөн төвшөнд бол гүйцэтгэхгүй байгаа асуудлууд бол бас байгаа даа. За яг өдөхөн 21 оны хагас жилийнхээ гүйцэтгэлийн тооцооллыг гаргаад за яг сүүлийн 2 сардаа бол гүйцэтгэл нөлөө дажгүй сайн гарлаа. За эхний 4 сардаа бол бид хүмүүс тодорхой хэмжээнд эрүүл мэндийн даатгалд өглөгтэй тодорхой хэмжээний бас өртөө гэж гарсан байна. За 5 сар 6 сард бол гүйцэтгэл маань бол давж биелээд яг хагас жилээр бол бид хүн одоо ямар нэгэн өргөөгөр одоо балансаа барьж санхүүгийн маань гүйцэтгэл гарлаа. Одоо үлдсэн 6 сардаа бол бид хүн бас дунджаар нэг 5-6 сарын хэртэй гүйцэтгэл гаргах төлөвлөгөө гаргаад тэндээсээ нэг цалингийнхаа зэсийг тусдан тооцоолыг бодоод за ер нь ажилтны тус бүр дээр яг үндсэн цалинг нь бол 20% хүртэл нэмэх бүрэн боломжтой байна гэдэг тооцоолыг гаргаад өнөө өглөө аль биесээр баталгаажуулаад ажил хэрэг болоод явж байгаамаа. Ер нь л яг гүйцэтгэл санхүүжин гэдэг маань эмнэлэгт маань тодорхой хэмжээнд ажилтнууд үйлчлүүлэгч олон байж тэрнийхээ ирээ гүйцэтгэл аавн тийм ээ. Ковидын үед бол эхний 4 сар бол бид өхөн 2.8 тэрбум төгрөгийн тасралттай явж исэн. Энийг бол 5-6 сартаа бол нөхсөн байгаа. Тэгэхээр цаашдаа бол алдагдал гарахгүйгээр ядаж балансаа бариа яваад хад оныг дуустал бол ажилтны маань цалин 20% нэмэгдлийг бүрөө өгöd байх боломжтой байна.